За бүгдээрээ сайн уу? Энэ удаа ч гэсэн хэдүүлээ нэг хөнхөө нэмэрээ үе. Төрсөн цагаас л чиний ирээдүйн болохыг тодорхойлох бурхны өсөн скиллээс бүхэл зүйл хамаарах ертөнцид зүгээр л нэг гэж зүйлсэх ямар ч хэрэгцээгүй хоолнд хамаг мөнгө өгчдөг. Мөнгөтэй болъё гэд гоблин төр устгыгээд ажилт явъя гэсэн ч ямар ч гол чадваргүй болохоор хинч тоохгүй. Тийм болохоор энэ хүү хэрхий яаж амьдрах бол? Байнга л гидсэн өлсөж дуугарч авдаг манай залуу Фэт гэдэг баатар болж мөнгө олж чадахгүй ч өөр төгрөг баахан ч болов цалинтай ажилтай. Гэхдээ олсон мөнгө нь хувцас сунарт биш хоолнд л зарцуулагддаг. Нөгөө мөнгөчийн яцсан гингүүд гизрүүгээ задаг чи яг түрээр авахгүй юу? Энэ хот нариун дайчдад маш хүндэтгэлтэйгээр ханддаг. Тэдний нэг болох Валкери ах дүүсгээд хэдэн биеэ тос юмнууд байдаг. Ард иргэд нь баатар гэж хүндэлж байхад гутлан дээр нь санаанд гүйм хөргөсөнд зодж өрөөд үнэхээр л цэгцэн гарууд. Гэтэ угаасаа ариун дайчид гэх золтой хүмүүс бүтүүлэг харьцах юм бол цааслуулна гэсэн уйлтай юм хойно хэн тэрсэлж чадах үлээ дээ. Ард иргэд нь битийхэл энгийн дайчид нь жүжигж чадахгүй. Манай хүнийг харуулгаар ажилуулдаг хүмүүс чинь ихэд цалингийн шидчээд түүгээд л түүхээр нь заваа хогийг харалгүй гიშгчлээ гэл үнэхээр л ятай. Гэхдээ Рокси арт гэх хөөрхөн шаргалцтай ариун дайчаа хамгаалах ёстой иргэнтэйг ингэж муу хайрцгаа бойл гээл хөрхөн хамгаалдаг. Манай хүний хувьд бол эмгтэй хүн ингэ сайхан хандж байгаа наахны болохоор хөрхөн тогтолно. Шаргал хүсдэж дахиад ийм зүйл болох юм бол хэлээрээ гэхэд зүгээр дээ дандаа л юм болд нь штэ гэж явдаг. Уушин газар өдрүүлсэн зүйлээ бодоод байж ахт нь уушин газар хийцаа түн цаанаа тавин одоо надад ажиллаа болж хуу түн шиг тусах хүсээ юу гэд анхаарсан ч үлсгэлэн гэх хэрэгцээг үсгэлдээ үлүү дарах хэрэгцээ байгаа болохоор дисгэс үрээлтэй хүн болгон л хэрвээ их мөрөдөлтэй байдаг шиг манай хүн ч хэрвээ их мөрөдөлтэй хэрвээ жоохон хэрэгцээтэй чадвартай байсан бол дайчаа за ажил 8 ч болмоор байгаа гэхдээ ялтай нэгэн л юм төрснөөс хойш дэвнэлхийн хэрэгцээгүй зүйлсийг төсөөлөн бодно бодолтой автаж байхдаа хулгайч явж байгааг хараад өөрөө ямар барах биш шаргал устдад очиод хэлсэн чинь өөрийнхөө хооронд харуулт гарч бай гэж хэлээд ордогч гараа тасруулсан дэрэмжин гарч ирж байгааг хараад шаргал устдад ямар банаг зүйл болсныг нь ойлгоод өөрийн мэдлэгөө нөгөө дэрэмжин галчдаг. Энэ л үед танаас ч овдөглөл ашиглагдлаа чадваруу төвшөө гэж байна. Шинжилгээ бодол унших нэмэгдлээ гэж гараад ирдэг. Азар шаргал устдаас зүгээр ээж таарч гарч ирээд л зүгээрүүгээл гарыг нь автаахад царайн цохисэн байна. Зүгээр байгаа гэх түүний бодлон сонсогдож байдаг. Шаргал үстэгч дотор нилээдийг зөксүүлж байхад нэгэн зогсчгаар нь санаа зовж байсан юм. Баярлалаа дээшээ мэдэгднэ гэхэд та миний нэр битгий хэлээрээ ганцаараа л хийсэн юм хойно гээл бас нэг хүчирхийлэгч гарууд нь өрөл төв болохоос цаашгүй гэж бодоод хэлдэг. Бас энэ саяхан сонсогдож байсан бодол нь яагаад сонсогдгоо болсныг нь гайхаж байхад харт гэр бүлд ажилд орох уу? Энэ зовж байсан л дээр гэдэл зовлонт ажлаас нь татч авдаг. Манай хүчиг гэртээ арчиж чадвараа гайхаад юу басан талаараа бахан жил тободж байхдаа за зөв нь яаж гэдгийг ойлгохгүй байгаа гэснээр мангастаа тулдж үзье. Гэдэл нийслэл дээрээ 5 жил бориг бохс хэлтгүй ажиллаад эдгийнхээ хажуугаар 2 мөнгөн зоос хоримтлуулж чадсан ч тэр нь ямар ч зэвсэг авч хүрхгүй гэдгийг нь мэдээд готрох үед нь яхав тэнд байгаа хогнодоос нэг суугаад ав гэхээр нь байхгүйснаас л дээр гэж бодоод үзэж явахт нь шинжилгээ их чадвар нь итгэвч элнүүдийг ямар төвчний болохыг нь харуулж байдаг. Тэрэн дунд нь нэг бохир зэв ийцэн гэмээр харагдж байхаар нь аваад шинжиж байсан чи хөөй чи нааг ав гэж ярьд юм да. Манай хүч бүр шок. Харин энэ үеэр нөгөө хэд ч хэрэгцээг нэг харуулыг хүртэл булаагаад энэ харт гэр бүлийнхээ үдэж байна. Тэд нь бидрүүлээд өгөх гэж багт нь. Улсын 5 том гэр бүлийн хоёр нь хоорондоо хэрэггүй юмнууд зол дайцах шаардлагагүй. Би өгшгүй бийтэй болох судалгаа хийлээ. Гээл ахна гарахт нь тим юм гэж юусэн ингэ шаалдаг. Фэт ч нөгөө сэлэмтэйгээ ярьж байгаагаа санаандгүй магасын газар нутагт хөл тавьсанд нэг гоблин дайрахын цачиндаа алсаж овдөглөө чадвар нэмэгдлээ. Үзүүлэлт нэмэгдлээ гээл. Угаасаа нэг гоблин байгаа бол баталгаатай ардан 100 байдаг гэдэг Батруудын дундах 100 яруу өнөн болж таарч ганцаараа 100 гаруй гоблинтэй үзэж тарж алах болгонд нь чадвар нэмэгцээр түүний анзаарсан нэг зүйл нөх юм бол чадвар нь нэтгдсэнээс хойш тэц ногт үлсээгүй бүтэн өдөр болчихсон. Анх удаага цатгалан байхын сайхныг мэдэрсэн хүн чинь бөөн баяр. Бас хэлмийн нэг зүйлийг тайлбарлаж өгсөн нь хүн бүрэл тултахаар туршлага болон үзүүлэлт нь левелээр нэмэгддэг. Харин ховдөглөлгөх түүний чадвар нь үзүүлэлт болон скейлийг шуудал булаачдаг. Тэмдэгч туршилтаа наавдаггүй болохоор левел нь нэмэгддэггүй. Гээ тайлбарлаж явахт нь яаж мэдээд байгааг нь гайхал асуух нь ойлгомжтой шүү дээ. Тэгс чинь бид бол адилхан төрлөх болохоор л гэдэг. Хүн дээр нь өөрийнхөө чадварыг бусдаас нь энэ бол бурхны хуулийг зөрсөн скейл гэдэл тэр хизээч багт урах боломжгүйг ойлгол утарж явахт нь чи чинь ганцаараа биш шүү дээ гэсэн элмэн сэтгэл санааг мөргөд амаа хөрхөө. Магсыг яснаа батлаа чихийг тастаа түгээрээ мөнгө олдог юм байлээ. Манай хүчил сэлмэндээ загнуулаад 38 гоблины чихийг тастан 3 мөнгөдөөс 80 хүрэл зостоо олцоо. Пүү бурцаач л одоо махавч иднэ гэж явж байхдаа нэг хүнтэй мөргөлдөхөд намайг аваач их хохны болон сонсогдож. Ягаад ч юм нөгөө хүнийхэн чадвар нүдэнд нь харагдахад нэлээ хүчрэхэг байсан ч гэсэн эргэлзэгч үгүй түүний араас нь дагаж явдаг. Энэ нөхөр бол ариун дайчдад хэрэгцээг нь хангах хөхтийг бэлдэж өгдөг. Ялдарсан нийгмийн төлөөлөл болох хүн сэлмийн хүртэл төр хүчтэй бас дуршигтай гэж сануулж байхад л арай гэж л хүчтэй гэдгийг мэдчихэд нүднийхээ өмнө зовж байгаа бяцхан зүрхийг зүгээр өнгөрч чадахгүй нь гэдэл игзэгтэй цагийг хүлээдэг.
Лавла бурхан энэ ертөнцийг бүтээгээд хүн төрлөختөнд дэсгэл хийх бэлгийг өгсөн. Тэр чадварт нь бүгд талархаасаа гэж өсгөгдөж, дүүнэг шудраг бас гайхалтай чадварыг зарим нэгт нь өгчөө, зарим нэгт нь ямар ч хэрэгтэйгүй чадвар өгснөөс болоод эцэг ихтэй голгодог. Энэ асрамжийн газар ирсэн хүүхдүүд дундаас сулгуулагдсан охиныг манай хүн зөв цагаа хүлээж аваад аварсан ч даанч баригдчихдаг. Сэлмэнч наатан чааг өөрөөсөө сул дорой гэж бодож байгаа. Тийм учраас зүгээрлийн чихтэй ухар. Тэгээд тэрийг нь ашигла. Гих зөвлөгөөний дагуу арга шухран, төлөвлөгөөний дагуу дайрч бассан нэрийг болгож тавьдаг. Сахарагийн охиныг аварчгаад хамтаа сайхан хооллоход анхудаага махаж үзлээгээл уйлж байгаа нь их л өрөвдөлтэй. Уушин газрын ярианаас ариун дэшин гих нэрийн дор босармог үйл үлдэгч нарыг дардаг байсан томхон гэр бүлүүдийн нэг Тэнгэрийн луунд ялагдсан өгсөн учраас оронжин шарка гэр бүлийнхээ залхамжийг авсан. Тиймээс үүний үгэнд орох хүмүүс байгуулах байх гэсэн айдас иргэдэг нөмөрж байдаг. Манай үн жахаа гайхалтай том урд харшийн өмнө очиод шүлсээ гойжуулж яхад шаргал үст гарч ирээд тоссыг чи харцаас залгаж чадахгүй үтгсэлэнтэй байна гэж бодож байсныгаа өөрөө ч мэдлгүй хэлчихдэг. Шарка 5 өдрийн өмнөд бас аавтаа түүнийг танилцуулаад мөн аавыгаа Галет гих магсуудад эзлэгдсэн газар тулалдаж яваад нас нөхцөн гэдгийг хэлээд хамтдаа гэр бүлийг цааш хөгжүүлэхэд гараа сонгоход нь бантаад л аль хэдийн 5 хоног өнгөрч тэдгийн хүмүүс нь түүнийг илттэйгээ ирдэг махагдж үзээгүй хүн шиг салганаад л иддэг хачин хүн гэж бодож байсан ч хичээнгүй байгааг нараад үнлээд зогсож байхад нь нөгөө л нэг дуурдаг гэдээс. Шаркатай уулзсан үсэх мэдрэмжээсээ болоод анхааралтай төвлөрч өгөхгүй байхад нь түүнийг нэрээр нь дуудахад өөд бас ааваас нь хойш хийж түүнийг тэгж дуудаагүй гэдгийг мэдээд адилхан аавгүй гэдгийг мэдээд баштай нэг гэр бүл байцгаая гэдгийг сонсоод толгой нэргээд нүдэнд харангуулаад унаад өгдөг. Түүний хэд их ажилласнасаа болоод ядарсан гэж бодож байсан ч сэлмийнхэн тайлбарснаар бол өмнө нь бол дэсэж болдог байсан ч нийлэгт үүссэн бол хэдээс өксөж чадахгүй. Эдийг тусам хүчрхэг болж хүчтэй болохын хэрээрээ эдгийг хүснэ. Чи өөхөх хүртлээс хүнсийг хүсэх болно. Эдгүү гэж гүрэх тусам өөрийн ухаанаа алдаж хилүүч хамаагүй дайрна. Гэтэ нэг гойцол байгаа л да. Өсвөлтөн чиг зартаа өрөх юм бол нүдэнд чийлэрнэ. Гэт хэлхтэн зэрэгцэн нүд нь улаачсан. Ингээд л буццамгаа аллах юм шиг болж зүгээр л ярилцаа зогсож байгаа хүмүүсийг амтаа үнэртэж яана гэж яг л мангас. Яг үлсгэлэн үедээ ингээд нүд нь улаасан ч гэсэн бүүсгэх чадвартай юм билээ. Нүд болон хамартан цус их шаагцснаар хараа нурцолж үнэр сайн мэдэрдэг болж ангаа болоход амар болно гэж байгаа. Бас тэр нь өөрөөс нь дор чадвартай эсрэг талын гэж үзсэн хүмүүс нь хөдөлж чадгаа болчихдог. Хөдөлгөөнгөө хүчсэн хэдэн гоблиныг алсан ч гэсэн огт хангалттай санагдахгүйсэн тул хоб гоблины орой явж бас л самарч өг шүнжэнгөө ядарч өгтлээ. Мансуудыг алсны дараа арай гэж л нэг юм үсгэлэн дарагддаг. Сэлвэн дахиж ийм байдалд орохын тулд ойройрхон мансуудыг устгаж байх зөвлөгөө өгж байхад нь нүсэр том гоблин хажуугаар нь явж өнгөрөхийг хараад нүдээ төвчүүлээд дарсачаа автомат нөхөлт идэх чадвартай байдаг. Яаж гимцэн үхлийн шархал биш бол нөхөгдөөдөд игэн чадварсан шунаад л дэндүүш дайрытны гарагийн тасалсан ч нөгөө гараараа дайрахт найж байсан ч сэлвэн над итэг гээл хамтаа толтны ялж үзүүлэлтэн ч гэсэн автомат нөхөлт амжилттай булааглаа гэн. Энэ сэлмийг адилхан нэг төрлөختөй гэж хэлсэн дээ. Үзүүлэлтэд надад гэтээ уулцсан цагаас хойш бүхий л хүчүүдээ шүү. Би дараагийнхаа шатанд орох хэрэгтэй байна гэдэл их л шуналтай. Татгалзахт нь түлч наав гიშиж чадахгүй анзаархнаа баймаар байна уу? Эсвэл зүгтаа хөгжмөр байна уу? Гэдэл сөрдүүлж байгаа тамга хүчээ өгөхт нь элдний ном гээд нэг сонио холимог зэвсэг болохт нь саянаас хойш ажиглаад байсан нэг нөхөр төр туршаад үзийгээл зүгтж байгаа нөгөө нөхөрлөө чи хоосон татаад сумн өөрөө гарч ирээд чиглүүлээд л явах юм бол би өөрөө онцгоноо л гэж байдаг шүү. Нөгөө гоблины хааны чихийг зараад олсон мөнгөө асрамжийн газар бүгднийг хандуулж байгааг нь харахад л сайхан сэтгэлтэй хүн нүг нарагдж байгаа. Шарка түрээ хувиргаад нууцаар хот руу орох гэж явахт нь "Өш чи юу юм бэ?" гэдэл манай хүч барьсан уу, баригдсан уу? Өөрөө зүгтээ явах ялан дүнжтэй. Их хотож бум бужигнад төмзөжгөнсөн газар юм үзэж явж хагаад бараг л баригдах явахдаа сэлмийнхаа хэлсэн аргаар тусаж баригдахаас нь авч бариад л энэ үеэр нь харин нөгөө ядаргаанууд мессенгээ шаргал үстэй аавнууд туслаас хойш бурхангүй газрын бум галсуур нэгчээр доод зиндааны ариун баатрууд нь хүртэл хамраас өгчихсөн. Яж жохт нь манай хүний гизэн дуурчнаа. Чанга дуу чимээ гаргалаа гэж өшөглөх гэж жохт нь шаргал үст яаж дуугаа ах уу дээ. Үг хэлэхт нь дор даралтаа мөн хэрэгцээгүй амт энтер гэж хэлснэ. Таньсан бололтой. Бас эргэн тойрных нь хүмүүс нь ч гэсэн гадарлсан бололтой байхаар нь сэлмэн хосууч жүжигэл гэхэр нь хосууч жүжиглээд яваад өгч байгаа. Бүгд л Ариун Баатар яаж хоол хийх вүтэй энтер гэж итгээд л харин эрэгтэй хүн анхудаага хурж үзлээгээл догтлоод байгаа боотол нь бүрсэн болоод шитгэрөө сонсогдоод байдаг. Эмэгтэй л осоо эрдний жолоод нүд онгож авахт нь тэр үнтэй жолоог нь авч барахгүй штэ. Хажууд нь ах өдөр нь 10 заас нэгэд азан тарах юм бол эрдний жолоо байдаг. Гэхдээ ихэнхдээ л хоосон байдаг юм уу? Гэх худалдаач нэг үгийг сонсоод л нөгөө шинжлэх чадвараараа үг нь авч өгье гэж бодсон ч гэсэн зүгээр тэгэл явцгаадаг. Харин энэ хавар нь гоблинуудыг маш их хэрэг нэг шинэ өдөр алжчихсан. Бас тэр гоблины кингийн чихийг асрамжийн газар хандуулсан дайчиг хэн байж болох вэ? Гэх цууяар хаасаагүй тарчихсан ярьж байгаа хүмүүсээс нь шарка шууд л олж асуудаг. Үүндээ шаркагийн гол зорилго нь ойртой хотын эргэн тойронд үзэгдэж байгаа хэсвч махсыг л мэдэх юм бэлээ. Тэр хэсвч махс нөгөө нь хажууд нь зөксөд байгаа штэ. Нөгөө зоогийн газар очтон суудаг суудал дээр нь цэцэг тавьчихсан. Наанаа сууж болохгүй. Нас орчихсан байнгын өвчлүүлэгч маань юу ч амьд байсан юм уу гээл. Удаа хэрэг бижит нэсгэтгээр юу да. Гэлхээсэж манай хүч сандрал бөө юм. Тэг жилэнд нь уурлаа цаалчж магадгүй гэж айж байгаа болохоор уушин газар мэдээлэл их байдаг болохоор ахаас мэдж байгаа юм байна уу гэд асуухад энэ хэвийн доод түвшний дэштэн сүүлийн үед айгүй баяртай байгаа. Учир нь чихийн огт аваагүй гоблины цогцос маш их байсан болохоор зүм хийсэн юм байх уу. Эндээс нэг зүйл батуулж байгаа нь дэштүүд бол мөнгө хэрэгтэй учир чихийн заавал аавна. Харин чихтэй байсан гэхээр яалтчгүй л хийсвч мангас гэдэг нь баталгаатай болж байгаа.
Манай хүчин шаркад нэлээд талтай болсон шүү дээ. Тийм ч болохоор шаркад мэдээлэлгүйгээр үзүүлэнгээ дармаар байна яах вэ гэхэд сэлмэн нэг арга байна л да. Гэтэл нэг маск авахыг зөвлөдөг. Энэ маскыг зүүсэх хүн төрхөө өөрчлөх буюу өөрхийн нэгэнд таныг харах юм бол шал өөр төрхтэйгээр харагдахаар шидэм маск хэрэгтэй зүйлээ аваад бас нөгөө хөдрөөж гисэн аваад шаркад хоол унд байрлах газар шинэ ажил гэж бүхий л зүйл тадрахлаа гэд өдрөө өгт нагаан затгаал задлцдаг. Мэдээж манай хүн булгаацсан болохоор эрдний чулгайх нь мэдээж шин төлөөр доод зэрэглэлийн дайчид нь ахаад баах өгсөнгөө планет дунд баярлалаа л чигтүүж байхдаа манай хүнийг хараад юу вэ тэр чинь цогцсон юм байна гэж айцгадаг. Яг уу шинэ налуурчин өдөр нь ажилласан болохоор ядарсан цогцож байх чинь шарка нэг тийшээ явцгаая гэд өөрөө эзэмшил болох аврах том талбайд дагуулсан ирэхэд ээж нь их ядарсан зэрэгтэй шаргал үстийг нэг хөлбөрн зогсож байдаг. Нилээлэлдэг баш шудрагуулалтай чав шаргал үст таалддаг юм уу гэж полхий талаас ухтан манай хоёр ч ойлоо сандраал байж байхтан зүгээр эсний хуваар сайн хүн үү таалагддгүй л гэж асуугаад байна штэ. Гэтэ ингээл хоёулынх нь бодлыг нь мэдчихдэг. Талбай дээр ажиллаж байхдаа шаркаг зөвхөн ургалт зургаалтанд туслах гэж ирдэг биш. Жилийн энэ л үеэр ургац руу дайрдаг мангасуудаас ургацаа хамгаалахын тулд ирдэг. Болохыг нь мэдээд орой харж байхдаа амар сүртэй том зэвсэгтэй улааноттой хөвчөр битүүлэг чи юм биз дээ. Яг уюунда чамд өгчээ. Харин ч надад дүртэй боллоо шүү гэж хэлчээ яваад өгдөг. Шинжлэх гэсэн чинь тэрийн шинжлэх боломжгүй. Сэлмэн хүртэл түүний талаар ямар ч мэдээлэлгүй. Харин шаркагийн хэлснээр бол тэр бол галийн хүн. Гэхдээ галийн үндэстэн 4000 жилийн өмнө маш хүчтэй харимтай байсан гэдэж мангасууд тэр бүс нутгийг нь бүрийцэлж авснаас болоод бүрмөсөн мөксөн. Гэхдээ анхудаага л юм цэвэр тустай галийн хүн харлаа гэдэг. Манай энэ хоёрыг л харч л та хөрхөн байгаас тээ. Маргааш наль хэдийн талбайд дайралтанд орчихсон. Тэдний мөрөөр нь мөшгөд очтол эзэж харж байгаагүй аврах том кобалтын шинжлэл харсан шин 50 левлээ яагаж барахааргүй амтай. Тийм юм харсан хүмүүс ч барахгүй мэн. Цухтай гэж байхад нь би харин дэч учраас би түүнийг зохицуулна. Харин бус хүмүүст нь та нар туслаарай гэж хөрхөө ярьж байхад нь сэлмэн ганц ариундаа чи яагаад барахгүй. Тэр дэндүү өөдрөөрөө танихт манай хүн. Хэдийгээр барахгүй гэдгийг мэдж байгаа ч гэлээ. Энэ дууга энэ их хүмүүсийг болон ширхэг өгөхгүй гэсэндээ зориглол маргааш тэр гэдэг хөдөлгөөс өмнө нөөрөөдөө дуусхийгээд л жижигүүдээс нь эхэлж харваад дайрсан бүхнийг нь нүүлээд эцэст нь томрон дайрсан ч гэсэн бусдаараа өөрийгөө хамгаалаад нилээл ухаалаг зэвэн гар мангасууд алхын тоогоор чадвар нь нэмэгдэж байгаа ч гэсэн дайрж байгаа сумнуудыг нь зүгээр л барьж аваад байхаар нь заа батан тулаал хийх зөв юм бэ гэж тулах гэж байхад нь хийх гэж байгаа чадварыг нь ирээдүг харж байгаа юм шиг л хараад дэндүү аюултай гэж сэрэмжлээд хэдийгээр болж чадсан ч гэсэн холцоо амархгүйгээр нөгөө зөвлөлт манай хүнд үйлчилдэг. Нөгөө хурдыг тэгдэг их чадвар нэтвчэн дорхнолыг тэгээд элтэндээ 10%-ийнхаа хүчийг өнгөтэй дараагийн түвшинд наваачснаа байж болох бүх хүчээрээ дарихт нь нөгөөдг нь ч гэсэн эсрэг талаас нь хамаг хүчээрээ дарилт хийж хоёр талаасаа тулахад манай хүний хүч нь арай л хүчтэй байсан тул ялдаг. Өөрөөсөө хүчрхэг нэг ялчсан тул ховдөглөл гэх чадвар нь агуудаага тансаг зог барьсан учраас бүр чихэр шун нэг л ийг болчихдог. Харин өглөөнд дайралтыг хэрэгэрсэн хүмүүс ч сэлэн болон үл мэдэх сумнаас болоод өгчихсэн мангасууд дээрээс нь бүр нэг уулын сэлэн хайчихсан байгааг хараад шок штий. Шарка дотроо им хийж чадах ганц хүн бол тэр галийн охин л гэж бодож байдаг. Ээж нь охин пентэй зүг байхдаа баяртай байгааг хараад охины минь хажуу төшөөгөлж яваарай гэхэд нь өөрийгөө гол над шиг нэг нүүхэд би чааг сайн хүн гэдэг юм чинь. Гэл мэдхүү өгөх гэж байгаа өөрийнхөө өмнөөс охины маань харж түшж яваарай гэж гуйдаг. Хотын иргэн тойронд үзэгдээд байгаа мангасыг алуулахын тулд ариун дашнаар өдөрдүүлсэн хэдэндээ ач дэрдэгч дагуулуудыг намархаа айлхад нь бусдын ягаа зогцсоонч ариун гих золтой юм маань бандсандаа хөлөөс чигнүүлэлүүлдэхт нь маска аваад өөрийгөө харуулхад саяхан л ажихгүйдээс нөхөрч хор үгсээ урсгаж эхэлдэг. Чадварнаас хөөрхөн левел 30-тай бас тэрний ариун илдэх чадвартай хүмүүс л ариун дайчд болдог. Нэгсэндээ сонгогдсон хүмүүс л гэсэн үг. Өөрт нь яаж ханддаг байснаар нь өөрийг нь зовоогоод зүгээр л алчихгүй тамш мамлаад нилээл хэрцгийгээр алдаг. Шарка галан л өөрийн хүсэл дээр явахаар болсон. Хэдийгээр цуг ямаар нэг шилмээр байж өөрийн үнэн төрхөөсөө болоод яаж зөрчилж чадах вүлээ дээ. Гэтэл үүнийг хажуунаас нь хамгаалж чадахгүйж нууцаар хамгаалаад иж чадсан шүү дээ. Манай хүн чинь өөрийнхөө төрлөг тосгоны ажуухан суурин газар очиход нэг өөрт байгаа бүхнээ бариад л хэдэн дайжтаас манай жижигэн тосгоныг мангасуудаас аваад өгөөж гэл гуйдагч нөө хитэн зэгцэн гаруудчаа ийм баг мөнгөөр өдрөгцсөн. Харин манай хүн чинь орж ирэл номонд нь оруулаад хөөхт нөгөө хүн чинь баярлалаа илэрхийлдэгч тэр нь баг хаас нь дэрлэгдэг байсан хүүхдээсэн. Феди аав нь тосгоны дарга байж байгаа тосгоноо хамгаалаад явж байхдаа хүүхэд нь энэ өнчөөрөөс хиндэж хэрэггүй юмар яат ингээд чулуугаар хөгөөд явуулсан юм байлээ. Манай хүний хүчийг нь харчихсан. Тиймдээч манай хүнээс тосгоноо хамгаалуулахыг гойход тэр тосгонд автоо өнгөрүүлсэн дурсамжуудаа бодож зөвшөөрдөг. Манай хүний хөөгөөдөөс нөхөрч одоо тосгоны дарга болчихсон. Юм хөөгцөө хогшаар дагуулад ирсэн. Наад гарч бид нар яах вэ? Өргөл болж өгөө цаг өчих юм ямар? Хүн удаа аавын л зөв гэж боддог байсан ч гэр бүлтэй болоод эхнэрийг нь магсан дэдүүлэхтэл арчаагүй аавтаа гэдгээ ухааран одоо тосгоныхоо төлөө явдаг болсон юм байлээ. Гэхдээ тэр аав нь гэдэг нөхөр үнэхээр арчаагүй заяа. Ач өхнөрөө нойрцуулагчтай юм өгүүлэнгүүтээ жинхнээсээ өргөл болгоод цаг өчих гэсэн байл яах вэ? Өөр тосгоныхоо ирэг дээр хүртэл ингэж цаг өчж байсан юм байлээ. Манай хүнийг дуг нойрондоо дугж шахахт нь мангасууд аль хэдийн дайрч нэлээд л өвгөтдөг. Азар аавынхаа хийсэн юмны нөлөө гэдгийг мэдээд эмийн ургамлаараа алдартай тосгон байна да гэж сэрэмдгийг хийдэг. Манай хүний тамшиг нөхцөл байдал хүлээж авсан ч гэсэн сэлмнийхаа чин чадвар болох хадуураар нэг л далаахад бөөндөө сүрлэн дээрээ дэс нөхдүүд нөхөж дахин нэг далаахт нь үлдсэн сүлийн ганц том хүртэл өгдөг. Уг нь манай хүнийг унтуулаагүй байсан бол ийм зүйл болохгүй л байх байсан. Өглөө нь цуцсан гол урсаж тосгонд хэдхэн хүн амьд үлдсэн.
Манай хүн ч өсөгч ахыг 3 алтан зоосоор найраад явж явахт нь хитэн танхаа юмнууд эремдэх гэж андуурдаг. Гэтэ тэднийг тэнгэрээс нэгзүүл унаад л нисэгчдэг. Тэр нэг улаануудтай охин Коболт өгснийхөө хариуг авъя. Цуг явцгаая. Гээл дагаа суух гэж хөсгөн хөмөрчдөг. Жижигхэн бижиж яасан хүнд юм гэж уучлахгүй шүү. Зүгээр л зүсгнийхаа жингийн өөрчлөлт юм байлээ. Сэлмэн түүний талаар бүгдийг мэдчихсэн. Энэ хүүнэнд хэлингийн нүгэл та нар нэрээ 7 нүгэл гэж мэдэх хэлвэлгүүдээ тий. Тэр жахаа домголдоо. Өгнөө шаргал үстийг гүцгээ явж байгаа штэ. Гэтэ дараагийн хот дээр ирсэж айл хэдэн дөрвөлээд ирсэн бай тий. Энэ улаануудтай нөхөрсөн жижигхэн битэй бижиж амар хитдэг. Дээр 8 унтамгаа. Эндхийн сайхан сэтгэлтэй харагддаг ариун дайчт нь өөрийнх нь ирсэн улсаас ч толгондор царайч таалагдсангүйгээ шууд алж балаал. Мангас нь баг энэ өөрөө юм шүү. Аригч нэг амрах газар болоод сэлэмнээсээ бүхэл зүйлийн учрыг мэдж авдаг. Ховдоглол, уур хилэн, шунал, залхуурал, шунал тачаал, хардалт, аархал, эдгээр скелүүд нь бурхны ойлыг зөрчсөн скелүүд. Эдэн дундаа ховдоглол гэх скел нь бурхны заасан дээд хязгаарч баригддаггүй. Даван гарах чадвартай цорын ганц хамгийн хүчрхэг нүгэл. Иймээс цадтлаа идэж болохгүй. Аг багаар идэж байж л мангас уулахгүй. Гэтэл амир зөвлөгөөнүүдийг өгөөд цэлмийнхаа чадварыг ч ахиулсаар гал энтрээр харавж мангасыг алдаг болцоо. Харин нөгөө улаас чинь сэрчээд Сант Големиг ялах юм бол өндөр шагналтай гэсэн постерыг уншаад байж ахт нь энтхийн хамгийн хүчрхэг Ариун Батарч надад чи ялаагүй юм гэж явахт манай хүчин цаана бүр зайлшгүй сэлгэж байгаа штэ. Дараагийн тасган дээр очиж чинь нэлээд тайван бололтой. Уг нь бол галантай орхон учраас асуудал ихтэй байгаах гэж бодсон ч энэхийн дайчт нэлээд хүчтэй юм шиг байлээ. Нэг хөвшөндөө дараа тоног гадар асуусыг чавчир зүггүүл эхлээд надтай тулалт гэл ундаг. Сэлэмнээс нарахад Ариун Баатар гэдэг нь ойлгомжтой. Манай хүн ч хэдий хүчрхэг болсон ч гэлээ. Тулааны туршлага багтаа юм хань яхав дээ. Ялагцсандаа ухтраал явах гэж чи сайн л юм. Гэхдээ хангалттай биш. Би чамд заая гэдэг. Шинжлэх чадварыг халгаалахаас эхлээл бас зүйлийг мэдэхгүй. Дээр нүүртэйгээ скелүүдээс сайн ашиг сураагүй. Үнэхээр л төвх байна гэдэл. Ахын ингэж байгаа шалтгаан нь бол хөвшин болохоор өөдгөө гарах гал ингэж байгаа юм билээ. Гар хөлийн зөв барилаас эхлээд гардан тулааныг ихнээс нь заагаад л яж жоохт бэлтгэлийн үеэр нь хагас үлсгэлэн нэтвчээд улаануудтай болчих юм аа л үдгэж. Оройн нахыг хүнсэндээ усаа агуурна. Нэг нууцыг нь мэдсэн нь Фэд хүүгийнхэн дөрөхтэй маш адилхан байсан болохоор л энэ бүхнийг заагаад ирсэн юм шиг байлээ. Бас дээр нь хойноогоо орд нь хуучи эзэн нь. Гэтэ түүнийг байхгүй хооронд нь тэтэмд мангасууд дайраад шилтгэнийг нь эзэлчихсэн. Ах тэр мангасаас айхгүй байгаа. Зүгээр л өөрийнхөө траманаас айгаад өдийг хүртэл ямар ч үйлдэл хийгээгүй. Тэрийг нь мэдсэн манай хүч шууд л явъя гэд ах ч бас өнгөрснөөс л боломжгүй явцгаадаг. Энэ ордонд одоо ч гэсэн хүний хөл тасраагүй. Энэс шүүгэн цангнаастай. Гэхдээ хүнийх үг гэж юу? Мэдээж үгүй. Цогцнууд гэж бодсон уу? Бас л үгүй. Гэр бүлийнхэн нисэмэнд явахт нь ямар байсан яг л тэр аяараа. Ахын хайж байсан зүйл нь өрдөөлэн. Энэ шилтгэнийг эзэлсэн личрих мангас нь хүний хамгийн сул талыг нь бүтээдэг шиттэй. Гэхдээ хахад одоо өнгөрсөө тавьж явуулах бодол байвч тарих зүрх хоёрын зөрөлдөөстэй. Арай гэж л өөрийгөө дийлээ тулалддаг. Харин манай хүний хувьд бол шууд лалж хилаадаж болохгүй. Тэгэх юм бол тамд үүр цөмс нь гацгаолно. Тиймээ шууд л энэ бүхнийг үсгээд байгаа л личийг нь ялах ёстой. Гэвч тэр нь нэлээд хүчрэхэг. Дээр нөгөө алж болохгүй гэж бодож байгаа цогцнуудыг нь дайруулад асуудал уулж явахт нах чир чамтаа тулалдан бэлтгэлийнхаа үр дүн гаргаж амжилттай эхнэр хүү болон бусдынхаа сүнсийг нь сулж чаддаг. Агч 15 жилийн дараах хатуу үнэнтэй нүүр тулж манай хүнийг дараагийнхаа зорилгыг биелүүлээд ирж уулзараагээд тэдний замсалцгаадаг. Харин энэ үеэр нь нөгөө хэдийн том ах нь бүтэшгүй гэдэг үхшээ мөх амьдралын мөрөөдлийг биелүүлэх философийн чулууг олжгсон байж явахдаа нэг дүүгээ алуулсан болохыг мэддэг. Манай хэдийг явсны дараа Шаркагийн арим ирж энэ ахыг 5 том гэр бүлийн нэг бас дээр нь Шаркад нэр өгж загламаас эцэг болсон хүн. Тиймдээч түүний тулааны урлагийг нь үзээд өшөөлөө сайжруулах зүйлс байна гэж зааж хэлдэг. Энэ ах ер нь хүн заах дуртай юм байна уу? Манай хоёрч явсаар бараг л балгас мэд газар ирэхэд энд нь эртний галагийн туршилтанд байсан армийн зориулалттай. Уг нь устгацчихсан байх хэвээр бүтээл гэхүү мангас гэхүү тийм зүйл байж байдаг. Улаануудад ч өмнөх тариалангийн толгойд болсон зүйлийнхээ өрийг төл гэтэл нөгөө аимшигтай үзүүлэлттэй өндөг шиг юм нээлж аваад усгана л гэдэг. Эн чин дэндүү аимшигтай үзүүлэлттэй юм шүү гэж гайхаж явахт нь одоо зүгээр зулцаг үе дээр байна. Тиймээс соёлоо ялж чадна. Гэтэл учир зүггүй дарахт нь дотор нэг хүнтэй робот гараад ирдэг. Эрэгтэл улсын юм хойно гаднах төрхийг нь харж чаад алж чадахгүй энэ төр гэж маягилж харна. Битийг энэ онгор зангаргаад магсын хурмыг зүлээс сулаад алуулах гэж байгаа. Гээл цац цагнаад л тулаанд оролцуулдаг. Гэтэ энэ нэлээл алдаатай. Лав энтрээр дайраал. Эсрэг талд нь манай хоёр ч бурхны хориотой нөвлөд гэсэндээ ширгүн тулаануудыг өрнүүлээд нилийн хүн шарахыг өгсөн ч гэсэн нөгөөх нь мангар хурд нөхөндөлждөг. Дээр нь бүр хөврөө дараагаа түвшинд орчих нөө. Улаанууд ч айж байгаа фитийг хараад хамгаалахт нь яг л Шарка шиг санагцсан учраас өөрийгөө зоригжуулаад дайрж байгаа дайралтыг нь ашигтайгаар ашиглаад өндөр төөрөөд хамгийн хүчрхэг дайралтай хийгээд онох хүнчт нь улаанууд угсран дайраад хоёлаа нийлээд бараг л ялах гэж явахт нь манай хүн хязгаартаа үрж алдчихдаг. Гэхдээ ингэж харагдсан боломжийг нь алдаж болохгүй. Хэрвээ алдах юм бол бүрэл хүчрхэг болох учраас улаануудыг там хүчээрээ шидээд нисэж явахдаа илдээ төвшөө ахиулан хам хүчээрээ дайран устгасан ч түүнээс үндэнд хүрэх мөчтөө олон зуун туршилтын хүүхдүүдийн цангисан инээдийг сонсож өнгөрсөн хэцүү зүйлсийг харах шиг болж түүний улаанууд болон харуулсан зовлонгийг хараад түүний шигсэн нэг нүгэл байсан гэдгийг нь ойлгоод манай хүн хизээ нэгэн цагт ховдөглөлтөө дийлдэ ухаанаа алдах үед намайг зөксөөгөөрэй гэж улаануудтай суудаг. Энэ гуйлтыг л дахин нэг найзаагаа алах болсон мэтэл харамсалтай.
Галинтай хамгийн ойр байх эзэмт гүрэн бол Бабилон. Атмантинаар хийсэн хан нь хэдэн мянганы турш Галинаас ирсэн мангасуудаас хамгаалсан. Энтхий хоолноос нахгуулаад бүхий л зүйл нь манай хүний ирсэн газраас 5-6 дахин үнэтэй. Танилцаад л явж байхдаа шарка ирж таарч цувааг нь үзэж байхдаа түүний төсөөлөл үзүүн үү мэдэхгүй. Нэг л эвгүй мэдрэмж өдрөө түүнийгээ дагадаг. Энэ хотод бол чи хүчтэй л бол ямар шатган амтан байсан ч хамаагүй өршөөн. Харин сайн хүн байлаа гэд өчхөө бол чи хинч биш. Тийм энэ бол Бабилон. Энтхийг өмнө хамгаалдаг байсан эцгийнхээ өргөийг ухамсарлаад ирсэн шарка Галины бүхэл махсыг ялах хүсэлтэй. Гэхдээ энэ дорн ажиллагаад ирсэн залуучин шарка таахны арцаар цаазаа тэрч явах. Энтхийн махсуудад дуулдаг бүсэн агаар нь хортой, махсууд нь чүчрхэг бас ухаалаг. Гэтэ манай сэлмний дараагийн төвшин болох бамбай дэндүү гайхамшигтай нэвтэршгүй хаана. Зүгээр л дайрад гүйж явахад хэдэн зуун мангас өгч байдаг. Ганцаархны ийм их оркин чигийг аваад ирэхээр чинь бүгд л шок штэ. Гэхдээ хэлсэндээ ойлгохгүй байдал хүчтэй хүнд нөлөөлөхгүй гэж. Нэг тэнгэр булаах гэж оролдож байгаа салаагаар халуулдаг. Гэхдээ зарсан чихнүүд нь 100 алтан цус болсон юм хойно хүмүүсийг гэн аргагүй л бах. Гэхдээ энд мэдээ хурдан дүүдэг бололтой. Энд чи хуйлсаа хүлээж ирсэн шүү дээ. Шарка шууд манай хүнийг дарах гэсэн ч бүхэл хүчрээг нь сонсоод тайвшир нэрийг нь асуусан чинь цогцсгэж авдээ. Нэрийг нь сонсоод гайхаад тэр нь гадаад үзмжиндээ анхаарахгүй бол хэлхэлцэж манай хүний зүрхэн зогсцсон уу яацаа. Тоос манруулаа зутчих байгаа юм чаа. Энд цуураа хурдан тардаг гэж хэлсэндээ ганцаархнаа хэдэн зуун оркийг ялснаас гадна балгамт нөхдүүдийг болгож авсан гээл нэг нөхөр ирснэ. Та миний хийсэн хувцсыг өмсөж тултаач. Энэ шин дархан бол өөрийнхөө хийсэн хувцсыг сурчлах гэж байгаа нь хөрг ашигтай байгаастай тий. Өлсөж өснэг ч хэлэх олон хүн цугласан бахаар нь амттай болтой байж магадгүй гэж бодоод орсоч өөрийн мэдлэг нөгөө мэдрэмж харцаас залгаж чадамгүй үзэсгэлэнгоо түүнийг хэлхүүсэх тэр мэдрэмж баг зүсэн байгаа ч гэсэн түүнийг хэн болохыг таниад фэт гэж нэрээр дуудаж байгаа зэрэгээс нь үзэж шунал тачаалын нүгэл гэдгийг нь мэдчихдэг. Гэтэл тэр ч гэсэн өөрийгөө нуулгүй танилцуулдаг. Тэр хэдийгээр нүглийн нэг жилээ хаант улсын хамгаалагч тэмдэж ирээдүйн төлөө шаркаг ална гэж байдаг. Ягаад хаант улсын төлөө сайн нэг ална вэ гэж юу? Энэ бол маш энгийн. Мансуудыг алах тусам мансуудын үзэн ядалтууд хөрөмлөгдөн хүчрэг мангас бий болдог. Яг үүнтэй л адилхан. Хүмүүсийн дунд байх ирээд зэргүй хит аварсан ариун даачтаас болж цөгөрч үзэн ядсан хүмүүс дунд итгэлийн гэрэл нь болж байсан ганцхан ариун даач нь өгчүүл хүмүүсийн асгад бэлэн болцсон байсан түлийн дээр нь гал өрдөж байгаа мэтэл үзэн ядалтанд буцалж шинээр хаант улсыг түших хүчрэг эсгэлтийн нэгэн төрх болно. Түүний бодол зөв эсвэл бурууг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ манай хүний хувьд бол энэ бол эвлэршгүй зүйл. Амар үглээ шаардлага өндөртэй сэлэмчаа. Надад хувь хийж өгөж маягласаар агаад нөгөө даргантайгаа уулзачаа. Иймэрхүү чанартай хувь хийх материал одоогоор маш хавардаад байгаа. Сүүлийн үед бүр нийлүүлэгдэхээ болцсон. Учир нь Галиандд байдаг материал. Тэгээд л материал агч нар учир бүтүүлгээр холбоо тасарсан болохоор Шаркагийн салааж гэсэн тийш явгаар болцсон байдаг. Манай хүн ч гэсэн материалаа хайхаар газрын зураг аваад л хөдөлдөг. Шүн дунд нөгөө өдрөч мангас дайрахт манай хүн нэлээ игдэхтэй үед нь орж ирэл бүтийг нь ялцдаг. Энэ бүх махсууд дээр нэг хачин тэмдэг байдаг. Дээр нь ганцхан шаркаар л өнсөн мэд түүнрүүл яриад байгаа нэг хэл сонио. Адилхан зорилготойгоо мэдээд зөвхөн материал байгаа зүг рүүгээ ирээд зам салцгаадаг. Энэ газар нь их л тогтоохон байгаач махсууд нь жолоодчихсан. Дээр нөгөө шуналж гисэн энчээ байждаг. Ямар ба нэгэн зүйлийг хийсэн бололтой. Тэнгэрийн луу игдээд байгаа нөгөө мангасын 3-ыг нь гаргачихсан бололтой. Хоос нүхнээс гадна нэг ажиллагаагүй болсон ч гэсэн байдаг. Онилсан мэтэл шаркаруу дээрээ дэснийг нь санаад шууд л явж жавардаг. Энд байгаа мангасууд нь хамгийн ихний тулалцсантай харьцуулах юм биш. Нөхөн сэргэлтэн ч удаан дайралтан ч удаан. Тийм болохоор хурдхан төлөлгөө гаргаад сул цагуудыг хэлж өгөөд хамтдаа тулалдаа хоёрыг нь буулган авч сүүлийн нэгтээ тулалдах гэсэн ч шууд л өндөр өсрөөд газар хүчтэй бон газрыг нь ураачдаг. Нэлийн хүн хангалт нэг сэрэл харсаж баг нь алга болчихсон. Бараг л баригдах гэж байдаг шүү. Хэсэгхэн ч гэсэн хоёулахнаа ярилцах боломж олдсон. Тэр мангас ямар учиртайгаас эхлээд шаркаас сул дорож гэлээ жинхэнэ фэдэд талтай болохыг нь мэддэг. Гэсэн ч гэлээ энэ л үед нөгөөнүүд нь гинтл итвчтэй зэрэгцэн. Мангас гарч ирж дүнтэй дуулдах гэсэн шаркагийн дүрийг харуулад хүндхэн байдалд оруулдагч. Яаж хийж байгаа л ялж чаддаг. Ямар нэгэн үйл ойлголтлоор манай хүнийг дэндүү болгонд хэрсгийгээр олон зуун хүнийг харуулсан гэдэг утгаар шарка хас тулаан дуудахад илмийнхаа хөвг цуглуулгүй тулалцсан Ариун Баатар болохоор нэлээл хүчтэй. Манай хүн Ариун даашны сүнсийг идэж чадварыг нь хулгайлсан шүү дээ. Ариун даашны хийдэг дайралтыг л хийгээд дайрахтан шарка юу хийчих гэсэн Ариун даашийн юм уу гэж гайхаж явахдаа дайралтанд өртөө хүндхэн байдалд орохдоо зэрэгцэн. Нэг өөрийнх нь өгсөн чулуугаар зөвлөдгсөн байгааг нь хараад болгоомж алдаад ялагдчихдаг. Гэхдээ гардан тулааны техник нь хөх шаахан техник байгааг нь хараад түүн тусалсан нэгэн гэдгийг нь мэдээд ямар нэгэн шалтгаан байгаа байх гэж бодоод л зүгээр явуулдаг. Манай хүн ч улаан нүдтэй хэлсэн. Бурхны заасан хязгаарыг давах гэх талаар нь бодоод хэвтэж байхад нь аврын дуу дахиад ангинан онцгой төвшөр буюу мангасуудын томоохон дайралд ирж байгааг илтгэдэг. Хүмүүс сандралж явах шаркагийн удирдсан салаа халт тулгаар явж байгааг нь хараад туслах гэсэн ч тэдэн лүү газар дороос гинтийн дайралд гэж байгаа аврах том зүйлийг хараад яралдаа туслахаар хамаг хүчээр тулган дайрахад нөгөөх нь оногдсон бололтой гараад ирдэг. Энэ хүчлэр дайраад байгаа мангас ч гэсэн нэмдэгтэй. Ийм аюултай мангас өжиж дайралтуудаас нь бултаад хэмжээгээ өөрчлөөл хоёр хуваагдаж байраад дэндүү үзэтэй нөхөр. Гэхдээ энэ болгоо ерөөсөө мангасыг хөдөлгөөн биш. Яг л хүн шиг сэтгэхэд төлөө гаргаж дайраад байгаа мэт. Сэлмийнхаа хүч энтрийг нэмж байгаа дайраа гэж ялсан ч нөгөөх нь өгтгөө. Яагаад гэж гайхаж байхад нь манай хүний дөр тойрсон нөхөр энэ хүнээс болоо шаркад үл ойлгогдсон.
Нөгөө биеийн өдөрдөж байгаа магасаараа манай хүн л бүх хүчлээрэн дайрсан ч сая ялаа сүнсийг нь эзэн штэ. Чадварыг нь хулгайлцсан болохоор ямар ч асуудалгүй. Гарч ирээл нөгөө хөлөө дайрахт нь ямар ч нөлөө үзүүлдэггүй. Үзүүлэлтүүдийг нь харсаж бурхны заасан хязгаар тулчихсан нөхөр байдаг. Энэ хоёрын хүчний зөрүү дэндүү их. Түүний үгэн тачаалын үгэл гэж бодж байсан ч тэр нь буруу байж таарж үхэхийн даван дээр ховдгөлийн бүх хүчээс сэргээн ухаангүй болсон ч хамаагүй. Шаркааг л хамгаалж лээвэл гэсэн бодолтой хөтлөгдөө. Хүний хязгаарыг даван бүрэн утгаараа ховдгөлийн үгэл болж хүч тэнцгэр тулаан болдог. Энэ л үе түүний багийг нь авахад нөгөө Шаркаг крашлаад байсан шар устын нөхөрчин байж байдаг. Шүглүүлээс чинь нэг тэнгэрийн лөө Шаркаг чиглээ шууд нисдэг. Түүнийг зогсоох гэсэн ч замдан саадлахад үнэхээр л ядаргаатай. Шаркагийн зэргүүдэд магасууд хангалттай дарамт болж байсан ч тэнгэрийн лөө тэдэн дээр ирээд нэргэж өргөдөг. Азар манай хүн амжиж ирж хамгаалсан ч түүний нууж байсан нууц нийл болдог. Эцсийн тулаан чиглэн алдах зүйлгээ алахын төлөөг тулах нэг эсрэг хамгаалах зүйлтэй санаа зовон тулах нэгэн эдгээр хүч тэнцүү байсан ч гэсэн гараа алдаан тулаан дууссан гэж бодсон ч хий зүйлийг харуулсан түүнийг ялчдаг. Тиймээ бардамналыг бардамнах цагт нь сулцаа гарах болно. Энэ л үедээ зүүдэндээ очиж байсан газраа очион нөгөө охинтой уулзахад өөрийг нь алж өгсөн талархан бас уучлалт дуудаг. Түүний явахаас өмнө анхааруулсан зүйл бол тэнгэрийн лүгөө даалгах юм бол ховдоглолч хязгаартай хүрэн чамд өдөрдөгдөх ямар ч боломжгүй болно шүү гэж сануулсан. Гэхдээ яг л энэ үед тэнгэрийн лууны лацсан сулран дайрах үед нь Шаркаг юу ч болж байсан хамгаална гээд ядж явахт манай хүний хүч нь хамаагүй илүү байсан тул өөртөө ихтгэлтэйгээр завцсаар дайрал бүртээ шууд л нүр тулаа алчдаг. Одоо бол түүний чихэнд байсан ховдоглол гарч ирэхэд нэгэнт бэлэн болжээ. Гэхдээ хамгийн ухаалаг шийдэл нь эдгээр өөрийн оюун ухааныг алдсан ч гэлээ. Хүчгүй байх юм бол хохирол баг гарна гээд өөрийн бүхий л скил болон хүчээс илмэндээ өгч төвшингийн дулгаад өөрөө унаад өгдөг. Улааны өвдөлтөч түүнд амлснараа түүнийг алхаар ирэхэд Шарка гарч ирээд хамгаалдаг. Шарка түүнийг ямар ч байсан хүлээн зөвшөөрөд билээ. Бас дээр нь дэлбэрэх гээдсэн тэрийг үлсгэл нь ягаад ч малга болчихсон мэт. Магадгүй түүнд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдээ тавьширсантай нь холбоотой байх. Зүүн гараа алдчихсан манай хүнээс ирээд байж яхад нь хоёр нүгэл орж ирээд жад болон хөгжсөн сэлмийг нь өвдөг. Бас дээр нь манай хүн боломжгүй хүчийг устгасан учраас Шаркаг алах гэдсэн төлөвлөгөө нь хүчингүй болж шинээр гарч ирэх хүчийг манай хүний хүчээр орлуулахаар болж эргээд гартаа болох хэрэгтэй өстэй. Шаркаг ирэхээс өмнө явцгаая гэж л яваад өгдөг. Энэ түүнийг хамгаалах одоо байгаа хамгийн сайн сонголт учраас бүх хилцүүлээ бичээд эргэж ирэхээ хэлээд явсан нь Шарка түнд ягаасан бэ гэхээр анх түүнтэй таарад л өөрийн үзэл бодлон тогтчихсан болохоор